Сайн мэцхан уу? Ингээд 2025 оныхоо 2 дугаар хэсгийн буюу задаа талбарынхаа тайлбар руу орж байна. Бичлэгээ оруулахдаа 2 хуваагаад оруулахар боллоо. Яагаад гэхээр даалгавар болгон дээр онлайн тайлбарыг өгнө нэлээд том сэдвүүд байгаа учраас 2 хуваалаа. За хоёрын 1 биологийн олон янз байдлын Симпсоны индексийг дараах томьёогоор олно. Энэхүү индекс нь 0-1 хооронд хэлбэлцэх ба 1 рүү ойртох тусам тухайн орчны зүйлийн олон янз байдал баялаг жигд байгааг илэрхийлдэг гэсэн байна. За тэгвэл Симпсоны индекс гэдэг нь өөрөө зүйлийн баялаг яг ямар байна вэ гэдгийг илэрхийлдэг байна тийм. Тэгвэл зүйлийн баялаг, зүйлийн тэнцвэрт байдал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэсэн ерөнхий онлын ойлголтоо авчий. За зүйлийн баялаг гэдэг нь тодорхой нэг газар нутагт эсвэл тэр экосистемд байгаа нийт зүйлийн тоог хэлдэг. Энэ нь биологийн олон янз байдлын хамгийн энгийн хэмжүүр гэж ойлгож болно. За жишээ болгоод бүлгэмдэл A болон бүлгэмдэл B гэсэн хоёр зураглал байгаа тийм. За ингээ харангууд бүлгэмдэл A-д за 1 2 3 зүйлийн шуу байна. За бүлгэмдэл B-ийн хувьд 1 2 3 зүйлийн шуу байна. Тэгэхээр зүйлийн баялагын хувьд А болон Б бүлгэмдэл нь хоёулаа ижилхэн 3 гэсэн үг. Тэгтэл зүйлийн тэнцвэрт байдал нь яг ямар байна вэ гэдгийг авч үзэх юм бол эхний энэ A бүлгэмдэл дээр харьцангуй тэнцвэртэй буюу зүйл болгоны ботолын тоон хоорондоо ижил байгаа даа 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4. За энэ нь өөрөө юу илэрхийлээд байна вэ гэхээр тухайн энэ бүлгэмдлийн биологийн олон янз байдал нь их байна гэж үздэг. За тэгтэл B дээр A бүлгэмдэлтэй ижилхэн одоо зүйлийн баялагын хувьд 3 байсан тийм гисэн атлаа яг нэг зүйлийн ботгол нь 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэд бүр давмгай байгаа тийм а нөгөө хоёр нь болохоор зэрэг ганц байгаа тийм тэгэхээр энэ нь өөрөө Б бүлгэмдэл маань тэнцвэргүй буюу нэг төрлийн зүйл нь илүү давмгай байна гэдгийг илтгэхэд байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд зүйлийн олон янз байдал нь ядмаг гэж үзнэ. Тэгэхээр зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдал хоёр маань тодорхой хэмжээнд хоорондоо ялагдаад байна те. Хичнээн зүйлээ бодголоод байгаа юм. Тэдний тооны харьцаа нь ямар байгаа юм бэ гэдгээр зүйлийн олон янз байдал маань хэмжигддэг байна. За энэ дараагийн зурган дээр ч гэсэндээ хоёр бүлгэмдлийг аваад үзэх юм бол хоёулаа ижилхэн ингээд 4 зүйлийн модтой гисэн хэрнээсээ эхнийг нь 25 таагаад дараагийнх нь 6 12 70 гэд нэг зүйл нь давмгаалсан. Тэгээ 12 гэсэн байгаад байна тий. Тэгэхээр энэ нь зүйлийн олон янз байдлын хувьд одоо 2 дугаар бүлгэмдэл нь илүү ядмаг, 1 дугаар бүлгэмдэл нь илүү баялаг байна гэдгийг илэрхийлж өгч байгаа байна. Тэгэхээр Симпсоны индекс гэдэг маань өөрөө тухайн орчинд байх амьд биетүүдийн олон янз байдлыг одоо хэмждэг юм математикийн аргачлал байгаа нь шүү дээ. Тэгэхээр хэдэн төрлийн зүйл байгаа вэ гэдгээсээ гадна төрөл зүйл бүрийн тоо толгой хэр тэнцвэртэй байгаа вэ гэдгийг давхар илэрхийлдэг юм томьёо ахны. За нэлийн үргэн ашиглагддаг уг томьёо ах нь байна. Тэгээд энэ нь биднэрт зүйл тус бүрийн организмын тоог илэрхийлж өгдөг. Одоо нэгдүгээр зүйлд нийтдээ хэдэн организм байгаа нэ. За энэ гэдэг нь болохоор тухайн орчинд тоологдсон бүх зүйлийн нийт организмыг хэлж байгаа гэсэн үг. Одоо жишээлх юм бол энэ дээр аваад үзэх юм бол энэ бүх моднууд бүгдээрээ том энээр тэмдэглэгдэнэ. Энэ гацуур шиг нөхөр маань жижиг энээр тэмдэглэгдэнэ гээд тэгээ нийтдээ энд жишээлх юм бол за 3 6 9 10 16 моделла тий. Тэнгуудаа энэ нөхөр маань 4 байна тийм үү. Тэгэхээр 4-ийг хуваах нь 16 байдлаар бичнэ гэсэн үг хань шүү дээ тий. Тэгээ тэрийг одоо нөгөө нэг энд байгаа 4 мод болгон дээрээ тооцоолж аваад тэгээ тэрийг нэгээс хаснаа гэсэн үг. За ингээд бидний тоо утга нэгээс хасагдж байгаа учраас Симпсоны индекс маань тгээс нэг хооронд тоо гарна гэсэн үг хана шүү дээ. Хэрвээ тухайн тоо маань тэгд ойрхон байх юм бол биологийн олон янз байдал нь бага гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэг зүйл нь давмгаалсан, бусад зүйл нь хит цөөн тоотой байх ч юм уу тий. За нийт илүү ингээд ойрхон байх юм бол биологийн олон янз байдал нь өндөр буюу санамсруугаар сонгоход тухайн ингээд сонгогдсон хоёр амьдрал маань ижилхэн байх магадлал нь бага. Тэгэхээр олон янз байдал нь илүү баялаг байна гэж ойлгож болох нэ. За тэгвэл энэ тохиолдолд бид нэр ерөөсөө
А орчин болон Б орчин гээд тэгээд зүйл болгоны бодгалын тоонууд нь өгөгдсөн байгаа гэж тий. Тийм болохоор яг томьёондоо орлуулаад бодлогоо ботчихно гэсэн үг байхгүй. Одоо жишээлх юм бол эхний А орчинд байгаа бодгалуудын тоог авахын тулд N-ийг бид нар олох хэрэгтэй юм биш үү? Энд N-ийг наваад үзэх юм бол дөрвөн зүйлүүд бүгдээрээ 25 бодгалтай. Тэгэхээр нийтдээ N маань 100 та тэнцүү гэсэн үг. Тэгээд жижиг N маань ч гэсэндээ яах нь тус бүртээ бүгд 25 та тэнцүү байгаа дээ тий. Томьёондоо оруулаад бодох юм бол D тэнцүү 1-ээс хасгана гэж яагаад хаалт авлаа 25-ыг хуваах нь 100-ийн квадрат зэрэг байх нь шүү дээ тий. Тэгээд энэ ерөнхийдөө бол 4 удаа ингэж өчгч хэмжин товчлоод үрчгэн 4 гэж бичлээ. Тэгээд тооцоолоод үзэх юм бол 1-ээс хасгана гэдэг ингэхээр квадрат зэрэглэлээрээ 0.006 25-тай тэгээ үрчгэн 4-тэй гарч ирээд тэгээд D тэнцүү 1-ээс хасгана 0.25-тай гарч ирнэ. Тэнцүү тэг 175 гэсэн ийм тоо гарч ирнэ. Ерөөсөө энэ материал бол аягүй гоё аз тий. Томьёог нөгцсөн байна, өгдөл тодорхой байна. Тэгэхээр ерөөсөө томьёондоо орлуулаад бодчихно. Хариултын утсан дээр бүглэхдээ А нь тэг гэсэн үг хана штэ тий. Манай А бол тэг гэсэн үг. B болохоор зэрэг 7 гэсэн үг. C болохоор зэрэг 5 гэсэн үг хана тий. Одоо тэгвэл та бүхэн маань яг энэ B орчинд байгаа өгдлийг яг томьёондоо орлуулад бодоод үзээрэй заяа. Үрчим 4 гэж бол энд бичихгүй шүү дээ тий. Эхлээд бид нар n-ийн хэд байгаа вэ гэдгээ эдрийг бүгднгийн хоорондоо нэмээд n-ийн хэд тоо гаргах чинь дараад нь томьёондоо орлуулад тус бүрт нь одоо жишээлх юм бол 60-ыг хуваах нь n-ийн хэд гарсан тэрийг квадрат зэрэг төвшүүлээд тэднийг хоорондоо нэмээд энд нийлбэр гэдэг өгдсөн биз дээ тий. Тэгээд тэр гарсан тоогоо нэгээсээ хасахад B орчинд байгаа организмын Симпсоны индекс гарах нэ. За яг энийг паузлж агаад хүүхдүүдэд яг өөрсдөө бодоод үзээрэй заяа. Тэгээд энэний дараагийн слайдад багш нь хариултыг харуулах юм. Тэгээд та бүхний бодсон хариулт чинь буюу DEF нь зөв тоо гарч ийн үү үгүй юу гэдгээ шалгаарай. Тэгээд ерөөхдөө бол зүйлийн баялаг гэж яг юу хэлээд байгаа, тэнцвэрт байдал гэж яг юу хэлээд байгаа те. Симпсоны индекс маань яг юу илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг бол айгуу сайн ойлгосон байгаа хаа. Тухайн одоо ерөөсөө л анд битүүдийн олон янз байдлыг хэмждэг ийм математикийн аргачлал юм байна. Тэгээ ерөөсөө тгээс нэгийн хооронд л бид нар хариу авч юм шүү дээ. Нэгтэй ойрхон байх юм бол баялаг юм байна. Нэгээс холдоод тэглүү тэмрэх тусмаа баялаг байдал нь буурт юм байна гэдэг ийм одоо ойлголт авах нэ. За 2-1-ийн B орчинд 0.58-тай тоо гарсан байна шүү дээ. Тэгэхээр А орчинд байгаа бүлгэмдэл зүйлийн олон янз байдлаар илүү баялаг ийм бүлгэмдэл ахна байна. B орчинд байгаа нь одоо А-тай харьцуулахад арай ядмаг байх нэ гэсэн ийм дүгнэлтийг хийж болох нэ. За 2-ын 2. Крепсийн мөчлөгт ургалын төгсгөлд глюкозын аэроб амьсгалаар үүссэн нийт бүтээгдэхүүнийг хүснэгтээр харуулв. Хүснэгтийн орхигдсон нүдэнд харгалзах бүтээгдэхүүн бодис бүрийн тоог бичнэ үү гэсэн байна. За энийг далимтуулаад багш нь юу яч тийм үү? Амьсгалаа дахиад сэргийгээд хэдүүлээ аэроб анаэроб явчих тий. Амьсгал хоёр төрөл байгаа. Хүчил төрөгч ашиглаж байх юм бол товчлолоо агшин. Энэ нь аэроб амьсгал. Хүчил төрөгч ашиглахгүй байх юм бол байхгүй гэсэн үг. Энэ нь анаэроб амьсгал. Бактери бол маш жижигхэн тий. Тэнгуут дийлэх прокариот дээр бид нар анаэроб амьсгалтай гэж үздэг. Гэхдээ бүх гэж багш нь хэлээгүй шүү. Энийг анхаараарай. Тэгэхээр анаэроб амьсгал гэдэг нь яг юу хэлээд байна вэ гэхээр цитоплазмд явагддаг буюу ферментийн оролцоотой дутуу эсэлтэлтийн процесс явагдана гэсэн үг. Яг аэроб орчинд гликолизийн процесс явагдаад пируват глюкозоос үүсдэхэрийг үүснэ. Гол нь тэр пируват маань зарим зүйлийн одоо микроорганизм жишээлх юм бол бактери дээр сүн хүчил үүсгдэг. Зарим зүйл дээр болохоор зэрэг спирт үүсгдэг. За ингээд үүсгэж байгаа ATP нь ерөөсөө л 2 ширхэг ATP. Энэ дас нэмэх нь 2 ширхэг ATP. Спирт дээр CO2 бас ялгардаг тэмдэглэжээ. Сүн хүчил дээр угаасаа CO3, H6O3 гэхээр энд илүү дутуу нүүрс хүчлийн хими бол үүсэхгүй. Энэ хоёр дээр хоёулан дээр нь 2 ATP үүсдэг.
Гифа уулз задрахтаа эхнийх дээр нь 150 кJ энерги гэж ярьдаг. Дараагийнх дээр нь буюу спирт төсөлт дээр нөгөө нэг CO2 ялгарч байгаа дулааны ялдагтай холбоотойгоор 210 кJ гэж ярьдаг байгаа. За энэ дээр сонирхолтой нэг зүйл байгаа. Тэгээ суугчлийн энэ эсэлтэлт маань зөвхөн бактерид явагдахгүй. Энэ маань биднэрт ч явагдаж болно. Тэгээ ямар үед вэ гэхээр их хэмжээний дасгал хөдөлгөөн хийгээд булчин хангалттай хэмжээний хүчил дөрөвч авахгүй байх үед бидний булчингийн эсүүдэд анаэроб амьсгал явагдаад түүнийхэн дунд суугчил үүсдэг. Тэгэхээр амьтдын булчинд явагддаг ийм онцлогтой нэр бактери гэж үзэж байна. Бактери болон за спирт төсөлт нь ерөнхийдөө бол дрожинд явагддаг гэж үздэг тийм. Тэгээд энд CO2 буюу хий ялгараад байгаа учраас гурил маань ингэж хөөдөг гэсэн үг ахна байна. Удаан ингэж гурилаа дрожтой байлгачих юм бол тэр гурилд эсгэлэн болчдөг. Энэ нь спирт ялгараад байна гэдгийг илэрхийлдэг бахны этил спирт үүсдэг тийм ээ. Мөн дээрээс нь урмалд спирт төсөлтөд явагддаг онцлогтой. Тэгэхээр ерөөсөө анаэроб амьсгал дээр бүгдээрээ лактат дегидрогеназа болон ацетил дегидрогеназа гэсэн ферменттэй бодно гэсэн үг. За аэроб амьсгалын хувьд болохоор зэрэг пируватаас цаашаага ацетил коэнзимаа үүсээд ацетил коэнзим А цаашаага крипсин циклд оролцоод түүнээс цаашаага электрон дамжих гинжин хэлхээ үргэлжилдэг тийм. Ингээд бид нэр төгсгөлд нь их хэмжээний ATP-г гаргаж авдаг. Зарим их сурвалж дээр 38 гэсэн байдаг, зарим дээр нь 28-аас 32 гэсэн байдаг. Тэгэд энэ нь яг юунаас болт юм бэ гэдэг одоо тайлбарыг багшнаас өгнө. Хүснэгтээ харъя. Аэроб амьсгалын шатууд өгөгдсөн байна. Гликолизм шат, холбох урвал, крипсийн мөчлөг, тэгээд нийлбэр тооцоолол нь орж ирсэн байна. Цаана бүтээгдэхүүн байцгээ CO2 болон ATP, ангижирсан над, ангижирсан фад гэдэг. Нөгөө над аш болон фад аш хоёрыг хэлээд байна гэсэн үг шүү дээ. Хичнээн үүссэн бэ гэдгийг бол энд ингэж нөхөж бид нар бичих юм байна. За гликолизм процесс гэдэг маань одоо глюкоз маань пируват болж хувирах процессыг хэлээд байгаа. Холбох урвал гэдэг маань пируват маань одоо энзимийг өөртөө холбоод цаашаага крипсин циклд ордог. Энэ одоо ихний 3 шат маань тэр чихтэй ерөөсөө электрон протоныг чөлөөлнө. ATP бол багахан хэмжээтэй үүснэ. За цаашаага электрон дамжих гинжин хэлхээдүү очсноороо яг үндсэн буюу ATP-г ихэр нийлэгжүүлэх процесс маань явагддаг байна. За энд холбох урвал дээр үүсдэг CO2-ын тоо ерөнхийдөө 2-оор орж ирдэг. Өөрөөр хэлбэл одоо пируват маань цаашаага ацетатыг үсгээд ацетатаас ацетил коэнзим А үүсдэг байхгүй. Тэгэд энэ тохиолдолд пируват маань 3 цэтэй байгаа шүү дээ. 3 цэтэй нийтлэл маань 2 цэтэй болж хувирдаг байхгүй юу? 2 цэтэй болж гинэ гэдэг нь нэг ширхэг С-гээ CO2 байдлаар алдж байгаа гэсэн үг. Тийм болохоор 2 молекул пируват байгаа учраас 2 ширхэг CO2 гадагшаа ялгардаг. За крипсийн мөчлөгөөс яг нэг гэргэлтээс нь 2 ширхэг CO2 ялгардаг. Мөчлөг 2 удаа явагдана гэхээр 4 ширхэг CO2 ялгардаг байна. За ATP-ийн хувьд болохоор зэрэг гликолизм процесс маань үндсэндээ 4 ATP нийлэгжүүлэгч 2-ыг зарцуулцдаг тийм болохоор түүнийг хаасаад цэвэр ашиг нь 2 ширхэг ATP үүсдэг гэж явдаг. Тэгээд энд нийт тоон хэдүүлээд 4 гээд өгсөн байгаа учраас крипсийн мөчлөгөөс ерөөсөө 2 ширхэг ATP үүсдэг байна. Ингээд та бүхэн хараад үзтээ холбох урвал дээр ATP үүсгүй, гликолиз дээр 2 ширхэг үүсэж байгаа. Крипсийн мөчлөг дээр бас 2 үүсэж шүү дээ. Тэнгууд энэ маань цаана яг электрон дамжих гинжиг хэлхээ маань ATP үүсгэх хамгийн гол цэг нь гэдэг нь тодорхойлж байна. За ангижирсан надын хувьд болохоор 10 гэж орж ирсэн байна тий. Тэнгууд холбох урвал дээр ерөөхдөө нэг тэгээ 2 явж байна гэхээр 2 шиг үүснэ гэсэн үг шүү дээ. Тэнгууд крипсийн цикл дээр 3 үүсдэг, цикл 2 учраас 6 гэсэн үг. За ингээд нийтдээ гликолиз дээр 2, холбох урвал дээр 2 надаш, крипсийн мөчлөгөөс 6 надаш үсээд нийтдээ 10 одоо надаш үсдэг байна. За ангижирсан фадын хувьд болохоор энэ дээр үсээ тоон ойлгож шүү дээ. Зөвхөн крипсийн мөчлөг дээр л
үүсдэг, нэг үүсдэг. Тэгээд цикл 2 явж байгаа учраас 2 шүхэг үүсдэг юм онцлогтой ахны. За нэг бүрчлэн багш нь одоо аэробамсгалын үе шатуудыг тайлбарлая. Гликолизийн процесс гэдэг бол 10 үе шаттай урал явагддаг. Тэгээ яагаад ингэж ийм олон урал явагдаж байна вэ гэхээр маш бүдүүн баргаар тайлбарлавал глюкоз маань цөмийн зэвсэг шиг өөртөө их хэмжээний энерги ингээд химийн энерги шингээсэн байгаа юм молекул байгаа байхгүй юу. Тэгвэл тэнд байгаа энергийг аль болох одоо аюулгүй гадагшаа чөлөөлөх шаардлагатай болчиход шууд дундуур нь тасчих юм бол тэнд дэлбэрт тесрэлт баг явна гэж бодчих заяа. Тийм болохоор ингээд аргадаж, ивлэгэж ингэж 10 шат дараалсан урвал ингэж шатаалan явагдана. За ингэж явагдсны эцэст бид нар 2 цэгээс бүрдсэн одоо пируват гэсэн нэгдлийг гаргаж авдаг. 2 шиг үсгэнэ тий. За 2 пируват гаргаж авсныгаа цаашаага яах вэ гэхээр за энэ ихний гликолизийн процесс маань цитозолд явагддаг онцлогтой ахны. За үүссэн пируват маань цаашаага митохондри руу орно. Митохондри маань 2 давхар мембрантай тий. За митохондрид орсны дараа митохондрийн матрикст пируват маань ацетил коэнзима болж хувирдаг. Нэг цэгээ хаяна. Тэгэхээр 2 цэгтэй болно гэсэн үг ацетат үүснэ. За тэгээд хайсан цэгийн оронд энд коэнзима буюу хүүхэрт онцлог юм энзим ирж суудаг. Тэгээд ацетил коэнзима үүссний дараагаар тухайн одоо тэр бүтц маань Крипсийн циклд орох боломжтой болно гэсэн үг. За Крипсийн цикл маань мэдээж хэдэн үе шаттай лээ? 8 үе шаттай явагддаг. Тэгээд та бүхэн маань төсөөлөд үзээрэй заяа. Энд нэгээс нөгөөлөө байнга хувирна, тэнд молекулууд зөөвлөгдөж орж гарна. За 8 үе шат гэхээр 8 өөр энзимүүд оролцсон. Тэгэхээр тэр болгон маань явагдах хамгийн тохиромжтой орчин яалтчгүй шингэн орчин байна. Тэгэхээр энэ хүү Крипсийн цикл маань митохондрийн матрикст явагддаг онцлогтой. Тэгээд түрүүн багшийн хэлсэнчлэн эхний үе шатуудаас ерөөсөө л энэ электрон протонуудыг одоо тэр над аашуудыг болон фад аашуудыг үүсгэх нь гол одоо зорилго нь болж өгч байгаа. За эхний шатуудад үүссэн бүх энэ над аашууд маань дараагийн урвал буюу митохондрийн дотоод мембран болох кристэд байрласан ферментэд ийм системээр дамжин явагддаг. Энд нийтдээ 4 систем. За ATP синтезатай нийлээд 5 систем нэгдсэн үйл ажиллагаа явуулна гэсэн үг хань шүү дээ. За эхний эхний энэ 4 системийг харах юм бол за 3 мембраныг бүтэн сүлбсэн интеграл ургууд Аз нэг энзим нь болохоор зэрэг захын ураг байгаа. Тийм болохоор яг нэвт сүлбсэн уургууд маань мембран хоорондын зайлуу ус төрөгчийн протонуудыг шахан гаргадаг. Энэ маш чухал шүү. За дараагийнх нь эхний энэ одоо систем маань яадаг вэ гэхээр над аашаас электроныг нь хүлээж авна. За электроныг хөдөөлөө электрон маань ерөөхдөө мембраны энэ дундуур гүүх нь шүү дээ дараагийнхаа систем лөө. За тэгээд протоныг нь болохоор зэрэг мембран хоорондын зайлуу шавхургадаж гарна. За хоёрдугаар систем нь болохоор зэрэг фад ааш 2-оос электроныг хүлээж авдаг. Гадагшаага протоныг шахаж гаргадаггүй. Яагаад тэгэхээр интеграл ураг биш учраас. За 3 болон 4-р системийн хувьд мөн ялгаагүй протонуудыг гадагшаага шавхургадан гаргаж байна тий. За энэ маш онцлог зүйл байгаа. Яагаад ингэж протонуудыг ингэж гадагшаага мембран хоорондын зайлуу ихээр гаргаад ирвэ гэхээр дотоод орчин болон гадаад орчны аашийн концентрацийн зөрүүг буюу протоны градиентийг үүсгэж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр гадаад орчинд их хэмжээний ааш буюу концентрац нь өндөр нь штэ. Гадна талд мембран хоорондын зайд дотор талд буюу манай матрикс ааш концентрац маань бага байна гэсэн үг. Тэгэхээр ихээс даглуу буюу градиентийн дагуу мембран хоорондын зайнаас матрикс руу ааш маань орж ирэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Протонууд маань орж ирэх болчихж байгаа. Ингэж орж ирэхдээ зөвхөн одоо энэ ATP синтезагийн тусламжтай орж ирдэг. Тэгээд ATP синтезаагаар ааш орж ирэх болгонд шавхурга маань эргэлдэн. За ингэж эргэлдэнгууд ATP маань үүснэ гэсэн үг.
Тэгэхээр айгүй ухаантай систем бааз тий. Эхний үе шатуудаас аашуудаа чөлөөлж аваад дараагийн буюу хамгийн эцсийн электрон дамжуулах гинжиг хэлхээ дээр электронууд дамжуулна. Энэ электрон дамжиж явах явцад чөлөөлөгдсөн энергийнхээ тусламжтай протонуудыг гадагшаага хөөж гарна. Протонууд гадагшаага гарснаас болоод тэнд градиентийн зөрүү үүснэ. Ингээд градиентийн дагуу буюу гарсан протонууд буцаж орж ирэхдээ заавал ATP синтезаагаар орж ирнэ. Ингээд ATP нийлэгдэж байгаа байхгүй. За ингээд электрон болон протонууд маань наашаа цааш зөөвөрлөгдлөө. Ингээд дөрөвдүгээр систем маань маш онцлог. Эцсийн нөгөө электрон хүлээж авагч маань O2 буюу хүчил төрөгч маань байна. Ингээд эсийн амьсгалаар бүгд томьёогоо мэдэн шүү дээ. C6H12 O6 дээр нэмэх нь O2 үүсгэх нь CO2 болон H2O. Тэгэхээр энэ хараа хүчил төрөгч байж манай нөгөө электроны хамгийн түлийн сүлийн акцептор болж өгч байгаа байхгүй. Одоо хүлээн авар болж байгаа. Электроныг хүлээн авар болж өгч байгаа. За тэгээд энэ илүү хүчтэй молекул маань ингэж энд байршиж өгснөөрөө электроныг өөрлөгөө татах тэр эцэс төсвөлгүй урсгалыг бий болгож ийн гэсэн үг. Ингэснээрээ эсийн амьсгал маань явагдах боломжтой болж байна гэж ойлгож болно. За тэгвэл задралын дунд үүссэн глюкоз маань эсэд цусны эргэлтээр зөөвөрлөгдөж орж ирлээ те. Тэгээ хүчил төрөгчийн оролцоотой буюу хүчил төрөгч маань электроны хамгийн сүүлийн одоо тэр хүлээн авар маань байгаа нь ингэж H2-оо маань амьсгалын дунд үүсдэг байна. Харин CO2-ийн хувьд та бүхэн сая харсан одоо ямар нэгэн байдлаар нүүрс төрөгчтэй тэр нүүрс төрөгчөө хайдаг. Ингэж хаяхад нь CO2 маань үүсдэг байна. За ийм онцлогтой процесс ахна шүү дээ. За уг хэсэг дээр гликолизийн процессыг оруулж өгсөн байна. Маш ингээд эвлэгхэн байдлаар ингээд бүхэл бүтэн 10 уншигтын дагуу глюкозыг пируват болгон хувиргадаг онцлогтой. Тэгээ энэ дээр юу орсон, юу гарсан гэдгийг доор нь тэмдэглээд өгсөн байгаа. Глюкоз маань пируват болдог. ADP болон P маань буюу фосфат маань одоо ATP-г үүсгэдэг. За над маань ингэжраад надаш болтгоо гэдгийг бол илэрхийлж өгсөн байна. За энд нөгөө ATP үүсэж байгаа байдлыг бол дүрсэлж өгсөн байна. Энэ шатанд ямар нэгэн байдлаар CO2 үүсэйг анхаараарай. 6C маань дундаараа шууд ингээ 3-3-аараа хуваагдсан юм шиг пируватыг үүснэ. Гэхдээ шууд ингээ хуваагдчихгүй байна шүү дээ. За дараагийн процесс нь болохоор зэрэг холбох хуруулагаа өөрөлдөх юм бол пируват маань ацетил коэнзима болдог. Ингэхдээ энэ хараа C-ийн тоо 3 ширхэг бааз, энд 2 ширхэг гэсэн бааз. Тэгэхээр нэг ширхэг C-ийг алдсан гэсэн үг байхгүй. За тэгээ оронд нь CoA-г холбоод тэгээ ацетил коэнзимаг үүсгэдэг гэсэн үг байна. За ингээ үүссэн ацетил коэнзима Крипсийн циклд орно 8 үе шаттай ийм урвал явагдана. Тэгээ хамгийн ихний одоо бодис маань эргээд өөрөө үүсдэг учраас энэ маань Крипсийн цикл гэж нэрлэгддэг онцлогтой. Тэгээ циклээс нийтдээ 4 CO2 одоо хаягдж байна. За тэгээд ATP ялгарч байна гэдгийг бол дүрсэлж өгсөн байна. Энд надаш болон фадаш 2 маань орж ирж байна. За сүүлийн электрон дамжуулах гинжиг хэлхий байна. Тэгэхээр электрон дамжих энэ гинжиг хэлхий нөрөө кристээр явагддаг онцлогтой хаана шүү дээ. За түрүү хэлсэнчлэн эхний систем маань над даашаас электроныг хүлээж аваад протоныг шахуургадан гаргана. За хоёрдугаар систем маань болохоор зэрэг фадаш 2-оос электроныг хүлээж аваад тэгээд ийм захын уураг учраас протоныг гаргаж шахуургадаж чадахгүй. За гуравдугаар систем маань протоныг бол шахуургадаж гаргана. За дөрөвдүгээр системийн хувьд маш онцлог протоныг шахуургадаж гаргана. Мөн дээрээс нь энд яадаг вэ гэхээр электроныг хүчил төрөгчөд хүлээгэж өгдөг онцлогтой. За мембран хоорондын зай болон матрикс хооронд ус төрөгчийн протоны градиентийн зөрүү үүссэн учраас ихээс бага руу гэдгээрээ энэ гадна ялгарсан бага протонууд эргээд ATP синтезаагаар дотогшоо орж ирэх ёстой. Тэгээ энэ орж ирэлт болон эргэлт болгоноор ATP маань үүснэ гэсэн үг хаана те. За ингээд тооцоолоод үзэх юм бол ерөнхийдөө бол түрүү хэдүүлэх үсэгтэй бол бүгэлдсэн байгаа. 2 4 2 2 2 6 гэж бүглэхөр байх нэ. Энэ дээр багш нь яг нөгөө нэг яагаад зарим их сурвалж дээр 38 ATP гэж зарим дээр нь болохоор зэрэг 30 32 ATP энтергээд тоон зөрөөд идэм бэ гэдэг асуултын тайлбарыг өгч байгаа юм. Тэгэхээр 38 гэдэг бол онлын дээд утга байхгүй юу? Өөрөөр хэлбэл над дааш болон фад дааш хоёрын ATP-г бүхэл утгаар
ерөнхийдөө бол тооцоолцсон. Гэтэл сүүлийн үеийн тооцоололоор яасан бэ гэхээр электрон зөөвөрлөгчдийн гарсан 1 надаш чинь 2.5 ETP, 1 фадаш 2 чинь 1.5 ETP-тэй тэнцүү байна гэдгийг одоо гарцыг ингээд тооцоолцсон. Тэнгууд яг 3 2 гэдгээр биш шүүд 2.5 1.5 гэдгээр тооцоолохоор нөгөө 38 гэдэг тоо чинь доошоо буурчиж байгаа байхгүй. Тэгээ дараагийнх нь протоны алдагдал байгаа. Бүх протоныг ATP синтезаагаар оруулахгүй тодорхой хэмжээгээр алддаг. Өөр шатанд бас тэр протоныг ашиглах тийм ийм тохиолдлуудаас гарчдаг. Тийм болохоор яг тулгаж бол авдаггүй протоны тоог. Мөн дээрээс нь шаттл буюу тухайн энэ гликолизоос үүссэн над ааш митохондри руу орохдоо яг ямар замаар орж байгаа вэ гэдгийг ялгагддаг. Хамгийн ихнийх нь болохоор зэрэг энэ малад аспартатын шаттл байгаа. Энэ нь яадаг вэ гэхээр зүрх, элэг, бөөрийн эсүүдэд ашиглагддаг гэж байгаа. Тэнгуутаа 32 ETP үүсгдэг. Харин глицерол 3 фосфатын шаттл дээр булчин болон тархины эсүүдэд явагддаг бөгөөд 30 ETP үүсгдэг онцлогтой. Тэгэхээр яг шууд 38 гэдэг тоог бол сүүлийн үед бол авахгүй байгаа. Ийм одоо анхаарах зүйл байгаа шүү. За ингээд 2-2 тодорхой олж байна. Тэгэхээр энийг ямар ч төрлийн одоо хүснэгт эсвэл яаж ч асууж магадгүй те ерөнхийдөө амьсгалыг задгаад хэд хэдэн янзаар оруулсан байдаг. Тэр болгоныг ерөөхдөө бол бөглөөд үзээрэй. Тэгээ түрүүнийх нь багшийнх нь ярьсан энэ нөгөө нэг 4 шат байгаа шүү дээ. Тэр 4 шатыг тайлбарлсан бичлэгүүд аягүй их байгаа. Тэгэхээр яг бодит бичлэг үзээд юунд хаашаага явчих те юунд ашиглагдчих яаж үйчих гэдгийг ингээ харах юм бол бас хичээл маань илүү ойлгомжтой болно. За энэ хүртэл ингээд хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.